нар Тасгатан аймгийн Ахабисын хошууны одоогийн Хөвсгөл аймаг Арбал усны нутаг 1757 онд хотгоодын Шадарван Жөнгөн жавыг маринаас баригдсны дараа түүнийг сан дурсаж болцсон цагаан чулуутын говь нэрээс Хөвсгөл аймаг Арбал усны ерхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлж таамаглалээ. Энэ сайхан мэдээллийн мэдгийг өвшүүлж байна. Гол овоноос дөрвөн тал тийш Багавдар 4 чулуун овоо, нийт 17 чулуун овоо бүхий Монголд хамгийн том тооцогдох хотгоод түүний шүтэн болсон овоо нэрээс Хүүхийн улсын 28 дугаар олимпиадын эг шигшээд өсгийн нэрмжид туг аялан боллоо. Тийм учраас тийм юм бол таамагт байгаа би итгэж байгаа. Энэ үний дараагийн доктор юугаарч гарч ирнэ. Би заавал түүх гээгүй ш. Go! Битээраа баажгаа. Forward! Багойр! Хитэж. Ой, цаана байдгүй. За. Нарийн цааныг юу хийх вэ? Бодохгүй. Нэг мөч хэдэн минутаар танцах вэ? Нэг мөч 15-т тавцсан. 15. Угаас дундаа ганц үнэтэй тэр юу вэ? Ахигийн имийг юу гэдэг вэ? Атагаар ямар хэвтэй вэ? Нэгдүгээр жижигсэн тул өргөмсөд үнэхээр зүйлээр сагнаж урамшуулав. Дахиад нөгөө харгуул сум ерөнхий сургууль нийгмийн ухаан захаг нэг. Монгол Америкийн таларчлаа да. Энэ улс төрийн зөрчилдөөн гэж юу юм? Би улс төрийн зөрчилдөөнийг чамд товчхон тайлбарлаад өгье. Улс төрийн зөрчилдөө гэдэг нь төрийн удирдах хууль, бодлого, арга, эрх мэдэл ба ашиг сонирхлын талаар хүмүүс үеийн нам, орон, санал зүйл бодвол юм. Тэгвэл улс төрийн зөрчилдөө хэдэн оноос шийдсэн? Анх улс төрийн зөрчилдөөнд 3 мянгаас эхлэн хүмүүс эрх ашигын төлөө хамаагүй зөрчилдсөн. Тийм дээр үеэс нь. Харин биднээс мэдчилэг улс төрийн зөрчилдөөний жагсаалт авсан юм байна.
топ хүнээс юм амтлаар нийгэм үйлчлэлийг төвчөн хэллээ. 15-аас 20-р зууны Европчууд оюун ухсны нийгэм, эдийн засаг, амьдралын бүх хүрээг хамруулсан гүн үнцгийн өөрчлөлтийн үйл явцыг түүхэд сэргэн амтлалтын хэмээн нэрлэдэг. Сэргэн амтлалтын гол санаа нь юу вэ? Наад ч үнээр гоё асуулт. Сэргэн амтлалтын гол санаа нь нийгмийн амьдралыг өөрчилж, орчин үеийн шинжлэх ухааны олон салбарыг их үнцийг тавьснаар гадна хүмүүнлэг үзлийг дэлгэрүүлэн урлагийн шин шатанд гаргасан. Хүмүүнлэг үзэл нь соён гэгэжлийн хөдөлгөөнийг нөхцөлдүүлж түүнтэй сонсгор холбоотой хөгжсөн юм. Ахын бидний хийсэн бичлэг сэргэн амтлалтын талаар жоохон ч гэсэн мэдлэг олгсон байх гэж найдаж. Цаанаа Өсгөл аймаг ард болох сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 ангиас мэдээлжээд бид нар Чингис хааны тухай бяцхан мэдээлэл бэлгэлээ. 12 дугаар түвшинд Монголын түүхний тодорхой агуу хаан Чингис хаан. Тэмүүжин буюу Чингис хаан 1962 оны өвлийн 9 сарын шөнийн нэгэнд үлджээ. Одоогийн Хитэ аймаг Орон мөрний төлөв имээ гадар үлджээ. Өсгөө Тэмүүжин өсөн төрнөж Итгийн хаан хуурчааг болох Хэрэтийн тойрол хаан Марын нөхөр Задран автоо Жамуухан нартай хүч нэгтгэн Монголын хаялгыг сэргийлсэн бүлгөө. гэдэг цар олгожээ. Чингис гэдэг Тэнгис хааны бөгөөд хааны их мэдэр 70-аас хязгааргүй гэсэн хэмээн хэлдэг. Чингис хаан тангуудыг эзэлсний дараа 1227 онд Алтан улсын хилийн ойролцоо Лиупан улнаа мөнхөржээ. Түүний оршуулгдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам Өнөөгийн хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд мөн Өнөөгийн Орос, Зүүн Европ, ойролт орнын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу Төчнөд улсуудаа болгосон. Ихэнсэн баг Чингис 1206 онд Монгол аймагуудын нэгтгэж их Монгол улс буюу Монголын эзэн хүний байгуулсан Монголын их хаан байв. Хай боршгын эсвүүгээ Тэмүүжин гэдэг нэртэйгээр боргочоо огт төрсөн гэдэг нь Монголын болон дэлхийн их түүхэн алдартай гарангаа өдөртөгчид болсон юм. Харин түүний өв хүүхэд түүнийг нь өргөжлөж тухайд соёлын эзэмшил төлөвлөлтөнд нийгэмсэн дэлхийн хуурай газрыг бараг бүртгүүлж эзэлж чадсан. Our sum has many old traditional and historical chronicles regarding Chinguja, the Chaturwana of Hotghot, and the prominent leader in the struggle of national independence. Among these significant sites is a ceremonial burial monument constructed of alternating black and white stones, situated at the sun's peak within the first Bhagavat of Assam. This landmark is officially designated as a site under the highest level of state protection due to its profound association with Chinguja. The Chagan Cholot Awa is steeped in history and legend closely tied to the memory of Shatarwan Chingunjo. It is said that after Chingunjo was captured by the Manchu forces, the local people built this monument to honor and remember him. According to local lore, the people moved stones for the Awa from the southeast, carrying them lancet on their saddles. The effort was so immense that the pommels of their saddles were worn down from the weight and friction of the stones. To avoid suspicion and interrogation from Manchu officials, the locals came up with a clever explanation. They claimed they were building the two Awa to contain the blessings and grace of the Manchu emperor, preventing his power from overflowing or escaping to the north. This strategic explanation allowed them to complete the massive structure without embarrass. Jamthimbadra, an outstanding enlightener or school Arbadosan, is a cradle of many renowned scholars and intellectuals. Among them are of the most prominent figures is Jamthimbadra, a master calculator marker of Mongolia, a great enlightener, folk researcher, and translator. His masterpiece, the song Hello Ilgin Nutag, was honored as the song of the 20th century to commemorates entering and calculator has been narrated.
Dr. Jackson Lawson Dabidam was the spiritual head of the Gilug lineage in Tibetan Buddhism in Half Mongolia. He was the son of Dondodar Prince and the Prince Consort of Tushatang Emek, and his mother was Queen Bayat of Dohtot. Сургууль зохион байгуулж байгаа улсын түүх болон гэдэг нэгтгэл ажиллагаа. Өнөөдөр одоо 10 сумын нийт төрийн албан ёсгийн донд улсын түүх болон гэдэг